Тийм учраас Есүст итгэгч бид бүхэн ертөнцийн эзний замаас гажихгүй тулд түүний сургаалыг бат дагах хэрэгтэй. Энэ нь яагаад ийм чухал болохыг тайлбарлая. Олон зуун жилийн өмнө ертөнцийн эзэн Ерөвсийн эч нараараа дамжуулан еврейчүүдэд гэрээ тогтоож өгөв. Энэ гэрээндээ бас Ерөвсийн элчээр дамжуулан хууль тогтоож өгсөн бөгөөд үг бүхэн нь үргэлж хүчин төгөлдөр оршиж зөрчсөн хүнд зохих шийтгэлийг оноох ёстой байжээ. Харин ертөнцийн эзэн биднийг тийм шийтгэлээс аврахыг хүссэн учраас хэрв одоо бид тэр эрхэм чухал авралыг нь үл тоомсорлбол хожим маш хатуу цээрл амсахад хүрнэ. Иймээс их эзэн Есүс өөрийн биеэр энэ дэлхийд ирж хүн төрлөختний хэрхэн аврах тухайга эхлээд зарлав. Дараа нь түүний яриаг өөрийн биеэр сонссон хүмүүс бидэнд дамжуулан үүнийг баталцгаав. Ариун сүнсний өсөн янз бүрийн авьяас чадварт нь үндэслэн олон гайхамшигт үйл явдлыг ертөнцийн эзэн хүмүүсээр хийлгэж хэлсэн үг бүхнээ гарцаагүй үнэн болохыг бас батлан үзүүлжээ. Энэ эргэн үе хизээ нэгэн цагт дуусч ертөнцийн эзэн дахин цоошин ертөнцийг бүтээв. Ирээдүйн тэр үеийн тухай би ярив. ертөнцийн эзэн хожимын тэр ертөнцийг Ерөвсийн элч нараараа захируулахгүй нь ойлгомжтой. Түүний сургаалд нэг хүн бичсэн. ертөнцийн эзэн минь ээ. Гүнээ хүндэт таны дэргэд хүмүүс гэдэг өчүүхэн болохоор та тэднийг өрөвдөн хайрлахын учир юу вэ? Тэд одоохондоо таны хувьд Ерөвсийн элч нараас дорд боловч хожим та эзэн хаамт алдар цуутай, цог жавхлантай, нэр хүндтэй болгон өгч бүгдийг тэднэр захируулахаар шийдсэн ажээ. Энэ шийдвэрээ ертөнцийн эзэн биелүүлэх боловч тэр үе одоо болтол хараахан ирээгүй байж. Гэвч эхлээд Есүсийн байдлыг авч үзцгээе. ертөнцийн эзэн бас түүнийг төр зур Ерөвсийн элч нараасаа дорд байдалд тавив. Харин тэр маш их тамлуулж модон загалмайд цовдлогдсон халуулахыг сайн дураараа зөвшөөрсөн учраас дараа нь эзэн хаамт эрхэм хүндтэй алдар нэр цог жавхланг ертөнцийн эзнээс авчээ. ертөнцийн эзэн хүн төрлөختөнд хайртай учраас тэдний хийсэн гмийн ялыг Есүсээр эдлүүлэх гэсэн нь түүний алагдсны шалтгаан. ертөнцийн эзэн Есүст итгэж өөрийнх нь хүүхэд шиг болсон олон хүнийг үүр дүмх алдаршуулахын тулд эхлээд тэдний авралын үндэс болсон Есүст асар их зовлон эдлүүлж хүлээсэн үргийг гүйцээлгээд дараа нь өргөн алдаршуулсан нь маргаангүй зөв шийдвэр байлаа. ертөнцийн эзэн орчлон ертөнц болон түүнд орших бүх юмыг бүтээсэн. Бүтээсэн бүхний хожим түүнийг магтан алдаршуулах ёстой юм. Тэд өөрсдийг нь ертөнцийн эзэнд өгсөн Есүстэйг адил Ерөвсийн ганцхан эцэгтэй юм. Тэр нь ертөнцийн эзэн билээ. Есүс ертөнцийн эзний илгээсэн аврагч хэрнээ өөрийгөө тэр хүмүүсийн амт нөхөр хэмээн нэрлэхээс зовоогүй учраа энэ ажээ. ертөнцийн эзний заасан эртний сургаалд Есүс өөртөө итгэсэн хүмүүстэй хожим ямар харилцаатай болох тухай илэрхийлэхдээ. ертөнцийн эзэн эцэг минь ээ. Би таны тухай олон амт нөхөдөө ярьж тэдний хамт таныг магтан алдаршуулна гэжээ. Өөрийнх нь итгэл тэрхүү амт нөхдийнх нь итгэлтэй адил гэдгийг Есүс илэрхийлсэн нь бас тэр сургаалт бий. Үүнд би ертөнцийн эзэнд хязгааргүй итгэж найдана. Намайг болон ертөнцийн эзний өгсөн хүүхэд шиг хүмүүсийг маань харагтун. ертөнцийн эзний хүүхэд шиг тэр хүмүүс энгийн бие махбодтой учраас Есүс Христ бас тийм болжээ. Тэгээд хүн бүрийг нас барсныхан дараа ертөнцийн эзний мөнхийн шийтгэлд оруулах гэж захирдаг адгийн муярын сүнсийг устгаж үүнээс насан турш айн дагжиж байдаг хүн төрлөختнийг тэр аимшигын болжлоос үрд чөлөөлөхийн тулд алгажээ. Есүс Христ Ерөвсийн элч нарт туслахын тулд биш, ертөнцийн эзний тогтоосон гэрээг хүлээн авсан Авраамийн удам болж чадах хүмүүст туслахын тулд хүний дүртэй болж ирсэн юм. Энэ тухай ертөнцийн эзний сургаалд тодорхой бичсэн байна. Тийм учраас Есүс Христ хүмүүсийн гмийг өөртөө тохоон ял эдлэж тэдэнд ертөнцийн эзний уучлалыг өгөх үүрэгтэй байснаа биелүүлжээ. Тэгтээ хүнд аль болохоор энэргэнгүй хайртай хандаж тэдний төлөө үнэнчээр зүтгэгч тэргүүн болох ёстой байлаа. Иймээс тэр ертөнцийн эзнийх болох ёстой амт нөхдөйгөө бүх талаар адил болж үзэх хэрэгтэй байсан юм. Тэгээд адгийн муярын сүнс түүгээр гин хэлхийг хичээж хатуу сорхид хүртэл үнэнч ариун хэвээр үлдэж олон зовлонг давж туулсан юм.
Тэгвэл одоо тэр муу ерийн сүнс бусад нөхдийг нь адилхан сориход тэдэнд маш сайн тусаж чадах нь маргаангүй.